Харин ч баяжуулж өгдөг. Жишээ нь одоо комикийн гол нөлөө нь бол нэгдүгürt хүүхэд ном дуртай болдог. Хүүхэд өөрөө эхнээсээ зурганд их дурладаг амьтад байдаг. Тэгэхээр зургаар нь дамжуулаад ном уншуулах. Хоёрдугаарт бол комикийн бага тексттэй зурагтай байдаг учраас хүүхэд одоо комикийг уншихад их хурдан уншиж дуусдаг. Тэгэхээр хүүхэд өөрөө их урам авдаг комиксоос. Би нэг ном уншчихлаа. Ном маань одоо юу гэдгийг ийм зүйлтэй гэдэг ч юм уу. Тэгэхээр комик төр бол аливаа зүйлийг маш баялаг дүрсэлдэг. Тэндээс хүүхэд гоо зүүн, дизайны одоо юу гэдэг төршлөх урлагийн мэдлэгээс гадна аливаа зүйлийг нэг лог дарааллын хувьд мөн цувралаар тэгээд одоо тухайн төрдөө орж мэдэрдэг учраас комик бол өөрөө илүү даваа талтай. Бүр сайн ярил. Яг зүгээр асуудлын гол нь бид нэр сураагүй шин дутан одоо юу гэдгийг мэдхгүйгээс болж өөлөх хандлууд байна л да.